технологийн салбараа дэмжих хэд хэдэн том шийдвэр Монгол Улсын засгийн газраас гарсан. За нэгдүгээрт бол мэдээлэл технологиг дэмжих тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. За үүнтэй холбоотойгоор бас виртуал бүсийн журмыг 2-7 хоног өмнө Монгол Улсын засгийн газраас баталсан. За энэ ямар холбоотой вэ гэхээр өнөөдөр Монгол Улсын нийт эдийн засгийн 2% л ердөө IT-ийн салбар нэгдэж байгаа юм. За энийг бид нар бол янз бүр хөгжүүлээд эдийн засгаа солонгоруулад тэгээд 5% хүргэнэ гэсэн тийм зорилго тавьсан. За компаниудтай гарааны компаниудтай уулзж байхад бол маш олон асуудлууд ярьж байсан. Тэгэхээр үүний шийдэнд бол энэ виртуал бүсийг 2026-ны 1 сарын 1-ээс шууд хуулийн дагуу ажиллаж эхлэх юм аа. За виртуал бүс бүртгүүлсэн компаниуд ямар давуу тал идэх вэ? Нэгдүгээр бол орлогын албан нь татвараас бүрэн чөлөөлнө. За их шүүмжил гараад байгаа нөгөө нэг нийгмийн даатгалын шимтгэл байгаа шүү дээ. Энэ бол аж ахуйн нэгжийн хэмжээний дарамт өгöd байна гэдэг. Үүнийг бас нөхөн олох болно. За цаашлаад ярил хиймэл оюун дээр суурилсан бүтээгдэхүүн гаргавал тэгвэл нийт хөгжилт судалгааны зардлынхаа нь 40% нь шууд улсаас өгнө гэж байгаа. Хэрэв экспорт бүтээгдэхүүн гаргавал шууд хөгжүүлэлтийн зардлынхаа нь R&D гэж ярьж байгаа бид тэрний шууд 70% өгнө. За ингэж бодлогын дэмжлэг өгснөөр IT-ийн салбар болон гарааны бизнес хөгжихэд том болцоо боломж олгож байна гэж харж байгаа. Энэ бол дан Монгол улсад биш бас хэд хэдэн амжилттай хөгжүүлсэн улс орнуудын кейсийг харахад бол яг иймэрхүү хууль батлаад үүнийхээ дагуу хуулийн хэрэгжүүлснээр богино хугацаанд бол салбар маш амжилттай хөгжсөн хэд хэдэн том unicorn гэж ярддаг компаниуд үүсгэн байгуулагдаад амжилттай үүсгэн байгуулагдсан. Үүн дээр ч гэсэн Монгол улс бол бүрийн болцоотой харж байгаа. Би бас нэг олон улсын хуралд явж байхад надаас гадаад хүн асуусан юм. Монгол улсын давуу тал нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр Монгол улсын давуу тал нь юу вэ гэвэл би Монголын залуучууд гэж хэлсэн. Монголын залуучууд маш их юм оюун ухааны потенциалтай хийж чадах хийж чадна. За мэдээлэл технологийн салбарт манай залуучууд бол яалчгүй дараачийн үеийн хиймэл оюун өдрийг нэвтрүүлэх болцоод болсон. За үүнтэй холбоотойгоор бас Монгол Улсын засгийн газар хиймэл оюуны үндэсний стратеги сая энэ 3 өдөр баталсан. Энэ 2 үе шатаа явагдана. Эхний үе шат нь бол бид нар ямар ч суурай бэлтэн энэ 2 жилдээ. Энэ бол хэмжээний датаг өгдөл хэмжээнд болгоно. За түрд байгаа маш олон салсан датанууд байгаа. Замбраагүй байгаа даанууд нэгтгэх нь метадатаны хөлбөрт оруулна. За хоёр дахь үе шат нь бол энэ хиймэл оюуна бүтээгдэхүүн болгох. За бүтээгдэхүүн болгох нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс юугаараа давуу талтай гэхээр уул уурхайгаа давуу талтай. Тэгэхээр биднэрт чинь бас нэг 50 жилийн эрэл хайгуулын дата байгаа. Энэ бүхний хиймэл оюун ухаанд оруулаад тэгэхээр магадгүй нэгдүгээр бол дараачийн эрдэнэт хоёулаа 5-7-ыг нээхийг үгүйсэхгүй. Хоёрт нь бол сургацснараа машин learning гэж ярьдаг л да мэрэгчтэй хэлбэр. Тэр бүтээгдэхүүнээ бид нэр экспорт нь гаргаж болно. Өнөөдөр 90 улс орн бол хиймэл оюун үндэсний стратегтэй. Гэхдээ энэ нэлээд ерөнхий байгаа. Монгол улс өөрийнхөө давуу тал бодоход уул уурхайн салбараа ашиглаад хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн гаргаад үүнийгээ экспорт нь гаргах бүрэн болцоод харж байгаамаа. Цаашлаад ярихад бол Азида манайха эхний 10-т орох тийм болцоо байгаа хиймэл оюун ухааны индексээр. Одоогийн байдлаар бид нар 98 дугаар байрт байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа Азида эхний 10-т орох бүрэн болцоод харж байгаа. За энийг би болцоод гэж хэлмээр байна гэхээр бид нар чинь 5 жилийн өмнө цахим засаглалын индексээр бол 92 дугаар байранд дэлхийд байсан. Өнөөдөр 46, Азида 13 дугаар байранд байгаа. Газар далайд гарцгүй улс орнуудын хувьд бол номер 1-т байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор 5 жилийн дотор бид нэг яг хиймэл оюуныг Mongolia яг цахим засаглалтыг яаж хөгжүүлсэндээ адилхан бодлогоор тэмцэндээ адилхан дэмжүүл бас эхний 10-т орох болцоодоо харж байна л та. Мөн digital first гэсэн бодлогын зөвлөмж мөн Монгол засгийн газраас гарсан. Энэ нь бол нэгсний бор философийн майндсетийн өөрчлөлт хийж байгаа. Бүхэл нийгмийн эдийн засгийн харилцааг бол цахимжуулна. Мөн үүнтэй холбоотойгоор жишээлбэл компани байгуулна гэдэг бол бүрэн цахимжуулмаар байна. Зөвхөн гэрээсээ компьютерийн урд сууж агаад компанийн нэрээ аваад утсан бүртгүүлээд цахимаар данс нээгээд гэвтмэчлэн зүйлүүд бүгдийг цахимжуулах болцоод хуулийн хэрэгцсэн байдал нь нэгэлттэй байна. Гэхдээ бол тодорхой салбар тодорхой байгууллага дүрм журмаас нь болоод бүрэн хэрэгжихгүй байна. Энэ бүхнийг цахимжуулна гэж хэлмээр байна.
Одоо Эстони улсыг ярьдгийг. Эстони улсад бол яг гар утсаараа компани байгуулах бүрэн болцоод болсон байгаа. Хамгийн хурдан байгуулагдсан кейс бол одоо нэр мөр нь бол ямар ч асуудал байгуулдаг 20 минут одоо шинээр компани үүсгэсэн аж ахуй нэгж байгуулсан. Тэгээ энэ жишгээр манай Монгол улс ч гэсэн бол дэд бүтсэн бэлэн болсон байгаа. Бид нар ч хурц систем байна. Данс систем бий болсон байна. За хиймэл оюунаа бид нар бол хөгжүүлээд одоо улсын бүтэн нэр мөр авахтаа бол шууд хиймэл оюунд суурилуулад чеклуулж шалгуулж болцоод байгаа. Хиймэл оюун гэснээс бас нэрээ бас сая Монголиа 5-0 нээлттэй хийсэн. Энэ бол анх удаа Монгол улс хиймэл оюуны одоо нийтийн үйлчлэгийг ард түмэндээ нээлттэй олгож байгаа зүйл. Энэ яагаад хиймэл оюуны гэхээр одоо Монгол улсад нэг 4 GPU байдаг юм байна. GPU гэдэг нь бол хиймэл оюуны үндсэн одоо уураг тархин. Тэгэхээр үүн дээр одоо сургаад шинээр монголчууд өөрсдөө манай бололцоогоор Монголийнх нь сургаад тэгээд хиймэл оюуны хүчтэй болсон юм байна. Ийм Монголд ч өнөөдрийн байдлаар 1268 үйлчлэгийг нэвтрүүлсэн байгаа, захимжуулсан байгаа. Тэгэхээр энэ бас асуудал гаргаад байгаа. Төрөлдүүлээд байгаа юм гэдэг. Ийм олон үйлчлэг байгаа. Би алингийн сонгох юм бэ гэдэг. Тэгэхээр энэ хиймэл оюуны сурц хүчтэй болсноор тэр хүчтэй өөрөө бичнэ. Заавал одоо давлах хуцлаа залах хэрэггүй. За би шинээр паспорт захиалмаар байна. Шинээр жолооны өмдөх авмаар байна. Өөрөө хайжлаа. Тэнгүүд нөгөө хиймэл оюуны автоматар та энэ үйлчлэгийг авах хэрэгтэй ингэнэ гэж шууд автомат өгч. Альцвал Монгол улсын иргэн тэтгэвд гаргаж байгаа бол шууд тэрүүндээ бичин. За би тэтгэвд гаргаж байгаа маа ямар бичгээр юмд хаана үг шаардлагатай вэ? Ямар давлага авах шаардлагатай вэ гэвэл нөгөөдөө бичингүүд нөгөөдх нь шууд хөдөлж. Энэ бол анхны модель шүү Монгол улс. Одоо төрийн үйлчлэгийг хиймэл оюунд оруулсан. Тэгэхээр үүнтэй холбоотой бид хиймэл дижитал first стратеги баталчлаа. Хиймэл оюуны үндэсний стратеги бас баталчлаа. За цаашлаад ярил Монголиа 5-0 өөрөө өстөө хиймэл оюун хөгжүүлчихлээ. Үүнтэй холбоотойгоор 2026 оны улсын төсвийн төсөл бас GPU Монгол улс худалдаж авахар тавьдсан байгаа. GPU бид түрүүс энэ бол хиймэл оюуны үндсэн уураг тархин байгаа. Тэгээд тэр GPU-го 10-ыг авна гэж хэлж байна. Одоо бол яаж байгаа? Дөрвөн хиймэл GPU байгаа шүү дээ хиймэл оюуны уураг тарих Монгол. Тэр нь бол холбооны сургалт 2023 онд Солонгос улсын хөтөлбөрөөр Монголд авчирсан. Тэгэхээр бид нар өөрсдөө хамгийн сүүлийн GPU аваад тэгээд үндсэн дата центртээ тавьчихсан төдөө. Тэр нь бол дан төр өөрөө ашигласан зүйл биш. Харин энэ IT-ийн салбар хиймэл оюун дээр одоо тулгуурлан технологи үйлдвэрж байгаа компаниудад дэмжихийн тулд тэрийг бол стартап компани болон IT компаниудад ашиглуулна. Цаашлаад дээр бол одоо R&D хийж байгаа мөн одоо эдэмжлэгний сургалт хийж байгаа бас институтуудад бас ашиглуулна. Ингэж одоо боловсон үйлчлэг бэлдэнэ. Ойрын хугацаанд бол 3 жилдээ багтаага нэг 100 GPU авна гэж байгаа. Эхний байдлаар бол нэг 10-ын ирчэд авчна. Тэгэхээр бол энэ салбар өөрөө хөгжих бодлогын хувьд бэлэн болчихлоо. Татварын дэмжин грантад олохоор болсон нөгөө нэг мэдээлэл технологийн дэмжлэг хуулиараа хиймэл оюуныхаа стратеги батчлаа. Төр нь өөрөө дижитал төрөл болон дижитал first бодлого тодорхойлжлаа. Тэгэхээр манай IT-ийн салбар маш одоо түргэн хугацаанд одоо хөгжих боож тийм суур нөхцөл бэлэн болгочихж байгаа байхгүй. 19-наас 26-ны хооронд технологийн 7 хоног улс орон даяар Монгол улсын өнцөг булан бүрт зохион байгуулагдлаа. За нийтдээ бол 70 орчим арга хэмжээ. За онлайнаар үзэгчд бол 3 сая аль хэдийнэ гарч ирсэн ийм одоо үр дүн хүлээж байна. За анх зохион байгуулагчдын зүгээс бол хүлээлт 30 орчим ивент арга хэмжээ зохион байгуулагдана гэж бодож исэн бол үнийг бол 2 дахин давуулан гэд биелүүллээ. Тэгэхээр манай салбарт бол энэ технологийн салбар өөрөө ямар одоо эрэлт хэрэгцээтэй байгаа нь гэж харагдаж байна. Мөн 2023 оноос хойш манай салбарынхан бол хоорондоо ингэж нэг зөвшөлтсөлд хүрэх асуудлаа ярилцах энэ уулзалтыг бол огт одоо нэгдэж хийгээгүй. Тэгэхээр ер нь бол маш их одоо идэвхжлийг бол бий болголоо гэж үзэж байгаа. Тэгэхээр за одоо энэ 70 орчим арга хэмжээнүүдийн ардаас бол бид нэр ямар үр дүн гарав, хичнээн хүн оролцов гэдэг одоо форум судалгааг бол бөглүүлж авсан байгаа. За энэ дээр онцлог 3 одоо дутагдaltaй зүйл байна. За шийдлүүд байна гэдэг ийм дүгнэлтүүд гарсан байгаа. Хамгийн түрүүнд бол мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт бол хүний нөөцийн хомсдол бол номер 1-ээр гарч ирсэн. За энэнд бол бид нэр одоо энэ хиймэл оюун ухааны хүмүүсээ сургах, за мэдээллийн технологийн чиглэлээр хүмүүсээ сургах эрэлт хэрэгцээ бол асар өндөр
байгаа. За энэ дээр бол шийдлүүдээ ингээд өнөөдөр ингээд ярилцъя гэдэг. За хоёрдугаарт нь бол хууль эрх зүйн орчин мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо. За өнөөдөр Digital First хөтөлбөрөө болон хэмэл оюун ухааны стратеги баталсан ч гэсэндээ цаашдаа дахиад бид нар одоо олон улсын жишгийн дагуу хөгжих юм хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байгаа. Үүнийгээ бол засгийн газар өнөөдөр бас Зандан шийдвэр ерөнхий сайд хэлсэн 26 оны 1 сараас 1-ээс эхлээд бол энэ виртуал бүсийн үйл ажиллагаа явагдаад ирэхээр энэ хууль эрх зүйн орчин бол нэлээдгүй өндөр түвшиндээс очно гэдгийг л ингээд илэрхийлсэн байгаа. За 3 дугаарт нь бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж одоо нэлээд надяал ингээд яригадаад байгаа боловч дахиад л бас одоо 3 дахь чухал хүчин зүйлээр бол гарч ирсэн. Энэ дээр төр нэг ойлголттой байна. Хувийн хвшил, төрийн бас байгууллага, олон улсын байгууллагууд өөр ийм ойлголттой байна. Тэгэхээр өнөөдрийн энэ форумын хамгийн чухал зүйл нь бол нэгдсэн нэг зөвшөлтсөлд хүрнэ. Эдгээр 70 арга хэмжээг зохион байгуулсан бүх төлөөллүүд өнөөдөр илтгэл панелистаар орж байгаа. Энэ дээрээ бүр дэлгэрэнгүйгээр одоо жишээ нь үр операторуудын ассоциац бол бүтэн өдрөө урьдсан хилцүүлгээр ийм үр дүнд хүрсэн ийм шийдлийг бид нэр засгийн газар санал болгож байна гэдэг байдлаар бусад бүх төрийн бас байгууллагуудын төлөөллүүд маань ингээд өгөх юм аа. Тэгэхээр энэ одоо ICT форумын орой бол бид нар бүх одоо шийдлүүдээ хүсэлтүүдээ нэгтгээд ингээд цахим хөгжил инновац харилцаа холбооны яамд баримтчгээ бол гардуулж өгөөд за энэ дээрээс юу гарах вэ гэхээр 26-ны одоо дараагийн Techweek хүртэл бүтэн 1 жилийн төлөвлөгөөгөө хамтдаа одоо батлаад зөвхөн төрийн байгууллага нь ажиллаад байх биш төр хувийн хвшлэнд хамтраад энэ дээр ингээд ажиллаад төлөвлөгөөнийхөө биелэлтэн дээр анхаарч ажиллая буюу Techweek-ийн 2026 онд одоо 70% ч юм уу 80%, 50% биелэлтэй гэдгийг дүгнэж цаашдаа явдаг байя гэж ингэж одоо тохирсон байгаа. Тэгэхээр одоо арга хэмжээ хийгээд ямар ч үр дүнгүй байх биш харин үр дүнд одоо шийдэл суурилтай, төлөвлөгөөний суурилтай бүтэн жилийн энэ мувмент одоо цаашдаа жилийн хугацаанд үргэлжлэнэ. За ингээд өнөөдөр бас 2026 онд ICT Expo-го олон улсын түвшинд international зохион байгуулалт аль бие усаар зарлана. Ингээд 2025 оны 10 сарын 1-ээс эхлээд дараа жилийн одоо олон улсын түвшний ICT Expo-го зохион байгуулах одоо бэлтгэл ажил оны өмнөөс ингээд эхэлнэ. Энэ нь өөрөө бид нар олон улсад Монгол улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын одоо хөгжил ямар байгаагаа дэлхийд сурталчлах ийм боломж гарна. Энэ дээр бол урьдчилсан тооцоогоор бол 300-аас 500 гадны жичин 50 орчим улсаас ирүүлнэ гэсэн бид нар одоо ийм зорилтыг төвшүүлээд ингээд ажиллаж байна. Монголын одоо технологийн салбарын хувийн хвшлийн маань бүгдээрээ нэг зүйлийг зорж байгаа нь олон улсын зах зээл дээр гарах байгаа. За тэгэхээр өнөөдөр бас нэг том шийдэл гарах нь болохоор олон улсын зах зээл дээр Монгол улсаас ямар дижитал бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах юм бэ? Аль улс руу зорих юм бэ? Бүгд нэг адилхан ERP систем, бүгд нэг адилхан хүний нөөцийн систем хийхээ болцгоё. Харин ганцаараа ингэж явснаар явахгүйгээр олуулаа бид нийлээд нэг том одоо платформыг бий болгоод олон улсад хамтдаа өрсөлдөе гэдэг бас нэг ийм ойлголтыг бол зөвшөлтөд хүрнэ. Тэгэхээр энэ дээр хувийн хвшлүүд маань бол маш идэвхтэйгээр оролцоод за бид нэр зүүн өмнөд Аз, Төв Аз, Америк, Европын зах зээл рүү тусдаа 1-3 бүтээгдэхүүнийг бүр сортлож гаргаад энэ дээрээ бүр ингээд мөс хагалж явъя. За өнөөдрөөс анар гишүүний одоо хэлснээр бол mining AI буюу уул уурхайн технологийн салбараас дараагийн unicorn гарах магадaltaй маа гэд яг одоо хилцүүлэг явуулж байгаа оюу толгойн тузын гишүүн бас оролцож байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө уул уурхай түшгэлсэн энэ эдийн засаг дээрээ технологийн салбар руугаа хөрөнгө оруулалт хийх бас ийм стратегийн шийдвэр одоо хувийн хвшилтэйгээ олон улсын байгууллагатайгаа ингэж гаргаж байгаа нь бид нар уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гэсэн тулгамдсан одоо асуудлууд дээрээ тулгуурлаад олон улсын зах зээл дээр хамтдаа гарна гэсэн ийм зөвшөөрлөлд бас хүрэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг нэгээрээ яваад бах биш хамтдаа бүгдээрээ явъя гэсэн ийм уриалгыг хамгийн сүүлд одоо форумын төгсгөлд бол ингээд тодорхойлоод гарах юм байна. За баярлалаа. Одоо ерөөсөө яриад байгаа зүйл нь л дээ. Уул уурхайн салбар ер нь бүх салбар хөсөөсөөгүй технологи цахим шилжилт рүү орж байгаа. Гэхдээ манайд нөгөө эдийн засгийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол мөнгө эргэж байгаа газар бол уул уурхайн салбар. Тэр үүнийг дэвшгэлээд Монгол залуучуудтай технологийн салбарыг холбох юм бол энэ хоёрын дундаас илүү өндөр бүтээмж гарна гэдэг л асуудлыг яриад байгаа. Уул уурхайн салбар маань өөрөө хөсөөсөөгүй бас цахим шилжилт хийгдэж байгаа. Гэхдээ үүнээс энэ мөнгө маань дандаа гадны технологиудыг ашиглаад байгаа. Маш их бидний түүхийд экспортлоод олж ирж байгаа валютын урсгалыг маш өндөр хувийн цагаад технологийн худалдаа авалтанд зарцуулагдаад байгааг эх орондоо шингээх боломж нэ. Уул уурхайгаар эдийн засгаа хөгжүүлээд дэлхийн өндөр хөгжилтэй
болсон маш олон улсууд энийг хийсэн. Энэ бол анх удаа хийж байгаа зүйл биш. За Финланд, Норвеги улсууд байна. За Австрали, Канада улсууд байна. Бүгд уулуурхаагаар дэлхийн өндөр хөгжилд хүрсэн. Гэхдээ тэрийгэ тушиглээд зүйлдвэрийн салбараараа үйлдвэрлэлээ хийгээд уулуурхай зарим нь улс нь ухаан болсон ч гэсэн уулуурхайн бүтээгдэхүүнээрээ орлого болдог, үндсэн орлого бүрдүүлдэг болчихсон улсууд гэсэн. Манай төрийн хууль тогтоомж бодлогууд бол ингээд түрүүн бид урдсан хэрэгжилт маш муутай. Нөгөө талаас илүү хязгаарлах зохицуулттай. Илүү нээх зохицуултыг бид нар хийж өгөх хэрэгтэй байхгүй юу? Альва нэгэн боломжийг нээж өгөх. Тэгээ хүний хүсэл мөрөөдөл тийм байхгүй ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бизнес гарч ирэхээр энэ хааж хязгаарлах зохицуулттай. Тэгэхээр энэ бодлого тодорхойлолтын хувьд бол энийгээ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Илүү боломжийг нээж өгөх талыг нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт бас яг энэ бодлого дээр бол ингээ харахад энэ анх удаага бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр салбарын экспертүүд энэ парламентод орж ирлээ. Урд нь бол нөгөө тойргийн гишүүд бол яг энэ салбарын асуудлыг яг суурнаас нь өөрснөө амьдрал дээр мэддэггүй учраас бодлого бол бас ийм агаарын гардаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл нь байгаа ч гэсэн яг нөгөө хуулиуд маань одоо эдийн засгийн тусгай бүс, худалдааны тусгай бүс маань ерөөсөө хэрэгжих боломжгүй маш их хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг. Гэтэл бодит байдал дээр бидэнд дэлхийд даяараа технологи маш олон эдийн засгийн тусгай бүсүүд хоорондоо өрсөлдөж байхад бид дэлхийд дээр ганцхан байдаг Монгол улс биш шүү дээ. Тэрэн дээр бид юугаараа онцгоё, юугаараа даваа талын гэхгүй бидрэлөө ерөөсөө л хөрөнгө оруулалт орж ирэх гэдэг нь тэдрээс яаж их мөнгө авах вэ? Яаж хязгаарлах вэ гэсэн бодлого баримтлаад байхаар ч хинж орж ирэхгүй байхгүй. Тэр яг энэ бодит амьдрал дээр суурьсан бодлогууд ялангуяа салбарын чиглэлээр гарах хэрэгтэй байна. Нөгөө талдаа бол боловсруучны асуудлыг шийдэхэд бол энэ төр өөрөө энэ хувийн хвшлийг бодлогоор залуучуудаа олон улсын төвшөнд үнэлдэг бодлогыг л хийх хэрэгтэй. Энэ заримд нь ойлгохдохгүй бол би энгийн жишээгээр ярив. Жишээ нь Япон улс бол үндэсний компаниудаа тодорхой хэмжээний орлогынхоо заавалчгүй тэдэн хувийг валют гаднаас оруулж ирнэ. Гэхгүй бол тендерт орохгүй, үндэсний бүтээн байгуулалтанд орохгүй, тусгай зөвшөөрөл олгодгүй, татврын өндөр зохицуулалтанд орчдөг. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бол үндэсний компаниудаа та нар гаднаас авчрах юм бол бид нар татврын хөнгөлөлт эзлүүлнэ. Заавал авчрах гэдэг үүрэг хүлээлгэнэ. Түүний дараагаар нөгөө компаниуд чинь олон улсад гарахын тулд хамгийн эхлээд үндэснийхээ хүмүүсийг л аавна. Олон улсад өрсөлдөхийн тулд тэнд Лондонд байгаа хөрөнгө оруулалтын менежер, хөрөнгө оруулалтын менежерийн цалингаар л цалинжуулж олон улсад өрсөлдөнө. Технологийн залууг Silicon Valley-гаас аваад сарын 20-30 мянган долларыг өгж ижил олон улсад өрсөлдөнө. Тэр хөшүүргийг хийж өгөх хэрэгтэй. Тэрийг хийхгүй бол манай үндэсний компаниуд одоо цаашаа дэлхийд гарах цаг нь болсон. Тэр суурийг бодлогоор бид нар хийж өгөх хэрэгтэй. Тэр эрсдлийг нь бас тодорхой хэмжээгээр хаагаад гадагшаа гарах урам зориг өгж иж эргээд тэрэн дээр татврын хөнгөлөлтийн хөшүүргийг хийж өгөх хэрэгтэй. Болохоос биш төр одоо жишээ нь нодон бол их хөгжилтэй юм болж ирсэн шүү дээ. Бараг хилийн ориг 50 гэдэг. Тийм юм бол байж болохгүй. Тийм зохиц. Дээрээс нь гадагшаа явж байгаа залуучуудыг төр өөрөө тэр цалин ахуй орчин нийгмийн хангамжийг өгч чадахгүй. Тэрийг хувийн хвштэл өгөх хэрэгтэй. Энэ хувийн үндэсний компаниуд маань одоо дэлхийн компаниуд болох цаг нь болсон. Тэгэхгүй одоо ингээд залуу компаниудаач гаргаж ирдэггүй, өөрснөө ч дэлхий рүү гардаггүй. Энийг л зохицуулах нь тэр үүрэг. За захин хөгжлөнөөс харилцаа холбооны яам, за төрийн захин хөгжлөний зохицуулалтын газар, за мэдээллийн технологийн үндэсний парк хамтран, за Techweek технологийн 7 хоногийг одоо улсын хэмжээнд ингээд зохион байгуулж байна. За энэ удаагийн арга хэмжээ маань нэгдүгээр анхудаа болж байгаа. За хоёрдугаар бас нэг онцлог нь хуучин болов зөвхөн Улаанбаатар хотод нийслэлтэй энэ харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн одоо элдв техникийн ажилтнууд удирдлагууд одоо хурлаж асуудлаа шийддэг байсан бол энэ удаа 21 аймгийн хэмжээнд 21 аймагт төрийн захин үйлчлэгээний одоо хилцүүдээр дамжуулаад нэг аймагт нэг 70-аас нэг 120 орчим юм салбарын одоо албаа агч нар элдв техникийн ажилтнууд байдаг. За энэ хүрээндээ ингээд асуудлыг одоо яриад за өнөөдрийн энэ форум арга хэмжээнд нэгтгэж байгаа. За энэ 21 аймагт ямар ерөнхийдөө асуудал тулгарч байгаа нөхөр нэгдүгээрт бол хүний нөөцийн хомсдол маш их байна. За хоёрдугаарт бол энэ аймагт одоо мэдээллийн технологийн ажилтнуудыг ерөнхийдөө нэг компьютер, принтер зөөж одоо форматлдаг ийм ажлууд хийлгээд байна. Үндсэндээ нөгөө хөгжил дэвшлийг ингээ хангахгүй байгаад байна гэдэг асуудал ярьдаг. За гуравдугаарт яг мэдээлэл зүйн баг шийдээ одоо боловсролын салбарынх боловч хүүхдүүд рүү энэ технологийн дэвшил энэ
мэдээллийг маш сайн авсны үндсээр бас ирээдүйд хүүхдүүд рүүгээ чиглэсэн энэ олон үйл ажиллагааг технологийн дэвшлиг зөв ашиглахын асуудлыг хийх ёстой ийм асуудал дээр бас тулгамдж байгаа асуудал байна. Тэгэхээр энэ мэдээлэл зүйн багш нарыг бол бас энэ захим салбарыг анхаарч өгөөч гэдэг ийм асуудал ярьж байгаа. За мөн энэ кибер аюулгүй байдлын асуудлыг одоо бас хоорондоо маш их ярьсан байна. Ерөнхийдөө нэг журамтай байна, хуультай байна гэсэн хэдиж бодовсон хүчин хүний нөөцөд сурахгүйгээр энэ хууль дүрм журмаа яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэдэг асуудал ярьж байна. 3 дугаар төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагааг орон нутагт маш сайн хөгжүүлэх шаардлагатай гэж одоо саналууд ирж байгаа. Яагаад гэвэл зөвхөн төр өөрөө дагаад тахаас одоо яваад тахаас гадна хувийн хвшлийн дэвшилтэд технологи хамтын ажиллагааны хүрээнд тодорхой асуудлуудаа шийдэх буюу энэ салбарт одоо хувийн хвшлэмийн дандаа одоо төрийн байгууллагаас одоо сурагчаар нэг алхам ингэж явж байгаа асуудал ингэ байгаад байна. За дараа нь хууль дүрм журам юм стандартуудыг туйлын тодорхой болгох. За тодорхой болсоныг нь бол яг юм зөв ингээд аймгийн удирдлагуудаас нь ахуулаад ингээд ойлгуулах асуудал байгаа юм бэл. Тэгэхгүй нэг инженер техникийн ажилтныг одоо аймгийн удирдлагууд нь ингээд авч хүлээж аваад энийг шийдвэрийг гаргах нь бол жоохон хүнд нөхцөл байдалтай ингээд байгаад байгаа. За харьцангуй сүүлийн үед 21 аймгийн хэмжээнд бол Захим аймгийн бодлогын баримт бичгийн төсөл хөтөлбөрийг боловсруулад нийт 21 аймгаас 11 аймаг нь одоогийн байдлаар баталчихсан байна. За хоёрдугаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бол хороодууд байдаг тийм. Тэгэхээр захим бодлогын хороо гэдэг хороог одоо байгуулж эхэлж байна. Үндсэндээ энэ захим шилжилтийг эрчимжүүлж дижитал шилжилтийн үр дүнг бид нар аймагтаа хэрэгжүүлснээр урагшаа алах юм байна гэдэг асуудлыг ингээд ярьж эхэлж байгаа. 3 дугаарт одоо нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу одоо нийт 5200 орчим мэдээлэл хариуцагч байгууллага улсын хэмжээнд байдаг. За үүний 4000 одоо 5 нь яг шилэнгөө гэдэг захим систем дээр бүх орон нутгийн байгууллагууд мэдээлэл ил болгож эхэлж байгаа. За энэний араас өвөгдөлтөй холбоотой асуудал байж байна. За сая захим хөгжлийн энэс харилцаа холбооны сайд Бачуур сайд маань бол хиймэл оюун хөгжлийн стратеги ярьлаа. Гэтэл бид нар одоо энийг яалтаа цуглуулж эргэлтэнд оруулах асуудлыг бас одоо энэ манай төрийн захим хөгжлийн зохицуулалтын газар ингэ хийж байгаа. За гих мэтчлэн ийм 7-8 асуудал дээр яг орон нутаг дээр нь хилцүүлгүүд өрнөд аймаг болгонд яг нөгөө инженер техникийн ажилтнууд одоо юмаа ярьж чаддаггүй удирдлагатай ойлгуулж чаддаггүй энэ асуудлыг бол бүгднийг нэгтгэхэд өнөөдөр энэ хурал дээр би нэгдүгээр танилцуулна. Хоёрдугаарт аймаг болгонд одоо ийм санал санаачлаг гарсан байна. Тийм учраас энэ дээр нь дэмжлэг үзүүлж өгөөч гэж ингэж одоо албан чиг бас явуулна. За хоёрдугаарт бол нэг аймгийн цэг дараа надаас сууж байгаа. Энэ манай хүний нөөц энэ IT-ийн хүмүүс чинь бүгдээрээ хот руу яваад өглөө шүү дээ. Хүний нөөц анхаараач. Тэгэхэд нь би бол хэлж байгаа. За энэ хүмүүсээ аймагтаа авч үлдээд аймгийнхаа одоо захим шилжилтийг эрчимжүүлээд энэ төрийнхөө хөгжлийг иргэдэд хүргэх ажлыг хийж байгаа энэ 3-4 хүн яг ийм IT-ийн мэдээллийн технологийн одоо инженер мэргэжлүүд тамгын газарт байгаа шүү дээ. Эднийхээ чадвар одоо боломжийг дээшлүүлж нийгэм батлааг хангахгүй бол мэдээж хүний нөөц яваа л өгнө. Хаана боломжтой вэ? Одоо хөдөө орон нутгаас хот руу Улаанбаатар хотод нийслэлд байгаа хүмүүс маань бол за гадагшаа явах ийм чиг хандлагатай хүний нөөцөө гадагшаа алгаж байгаа. Ийм нөхцөл байдал байхад аймаг орон нутгийн удирдлага тухайн байгууллага удирдлагууд маань өөрөө энэ хүмүүст анхаарахгүйгээр яам энэ хүний нөөцөө хийх ёстой. Энэ агентлаг хүний нөөцөө бодох ёстой гэдэг ийм байр суурьтай нөхцөл байдлаас ажиглаж байгаа. Энийг бол сая мэдээлэл зүйн багш нар энэ мэдээллийн технологийн салбарын хилцүүлгэн дээр ингээд маш сайн гаргаж ирсэн байна. Тэгэхээр энийг бол бид нар аймгийн удирдлагуудад ингээд хүргэх ажлыг бас зохион байгуулснараа энэ удаагийн хилцүүлгэн бас нэг онцлог байгаа юм.